Сайн байцгаана уу? Роза байна. Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Эслэгийн тухай мэдээлэл хүргье. За, хоол боловсруулах замын ферментүүдээр задардаг ургамлын нэг хэсэг юм аа. Эслэг бол за өдөр тутамдаа эслэг хэрэглэх нь одоо маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм ач тустай байд юм аа. За, амтны гаралтай одоо хүнстэй хоол жижиглэн хүнсэнд бол эслэг бол агуулгаддаггүй, зөвхөн ургамалд нийлэгддэг байгаа. Эслэг маань дотроо уустдаг болон уустдаггүй гэдээ хоёр төрөл байдаг. Уустдаг эслэгт маань болохоор зэрэг ихэвчлэн ногоо жимсэнд бол агуулгаддаг байгаа. За, уустдаггүй эслэг маань ихэвчлэн болохоор зэрэг бүхэл өр тариа тийм ээ. Бүхэл өрийн гурил, бор бутаа. За, тэг хэвэг, самар тэ зарим нэг төрлийн ногоо бас агуулгаддаг байгаа. За, тэгээ уустдаг эслэг тийм ээ. Уустдаг эслэг маань ногоо жимсэнд агуулгадаг гэсэн тийм. За, уустдаг эслэг маань гидсний хүндий тийм хүчтэй адсорбент үйлдэлтэй тийм гелийг үүсгэдэг байгаа. Адсорбент гэдэг маань шингэгч үйлдэлтэй тийм гелийг үүсгэдэг. Энэ гел нь хор, илүүдэл холестерин, цусны хүчил, глюкозыг өөртөө ингэж холбогддог байгаа. Ингэснээрээ одоо олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байгаа. За, уустдаггүй эслэг маань болохоор зэрэг хотод гидсэнд ороод тийм ээ. Усыг өөртөө татдаг. Усыг өөртөө татаад хэмжээгээр томроод гидсний хүндий цочлог өгснөөрөө гүрэлц хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг байгаа. Гэж гүрэлц хөдөлгөөнийг нэмэгдүүлж өгснөөрөө хоол тэжээлийн бодисын одоо үйлдэгдлийг биес гадагшлагт нь юм төхөм болж өгдөг юм аа. За, тэгэхээр уустдаг эслэг маань тийм ээ одоо бидний бие махбодтой илүүдэл дээр хор, муу холестерин, сахарыг өөртөө холбож хортой нөлөөг нь бууруулдаг бол уустдаггүй эслэг маань гүрэлц хөдөлгөөнийг нэмэгдүүлээд за илүүдэл үлдэгдэл тэр бодисуудыг маань биес гаргахад бас төхөм болж идэг байна. За, өөрөөр хэлэх юм бол уустдаг болон уустдаггүй эслэгүүд маань харилцан үйлчилж байж эрүүлжүүлэх нөлөө үзүүлдэг юм байх нэ. За, хүн өдөрт 35-аас 40 г эслэг авч байх шаардлагатай байдаг. Бидний бид маш бага буюу 7 г орчим эслэг агуулгадаг байгаа. Тийм учраас өдөр тутамдаа эслэг авч байх юм шаардлагатай байд юм аа. За, ингээд эслэг те бидний бие махбод дутагдаад тэгэхээр бодисын солилцоо маань хямарч олон төрлийн өвчнийг бол үүсгэдэг байгаа. Жишээ нь хэм бол бүдүүн гидсний хавдар, мухар олгон өрөвсөл, цөсний чулуу, за тархалт, судасны хатуурал зэрэг өвчний одоо эрсдэл хүчнэл нэмэгдэх юм шалтгаан болж өгч идэв юм аа. За, мөн экологийн таагүй бүсэд амьдардаг, за хортой нэгдлүүдтэй харьцдаг, за агаарын бохирдолтой илчлэг ихтэй эрүүл бус хоол хүнс хэрэглэдэг юм хүмүүс маань өдөр тутамдаа эслэг ихээр агуулсан хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх шаардлагатай байд юм аа. За, тэгээд эслэг маань тийм ээ уураг, өөх тус, нүүрс тусны одоо шимэгдэлтийг нь бууруулснараа хоолны илчлэг чанарыг басгаж өгдөг. Ингэснээрээ одоо биеийн жинг бууруулах тийм ээ биеийн жин доктортой байх юм ач тустай байд юм аа. Мөн түншлэн одоо цусндаа глюкозын төвшинг одоо басгаж хэвийн болоход нь нөлөөлж өгч идэв юм аа. Тийм учраас чихрийн шинжтэй бол сахартай хүмүүс маань одоо эслэг зайлшгүй авч явах шаардлагатай байд юм аа. За, мөн эслэг маань тийм бүдүүн гидсний хэвийн бичил биетнүүдийн амьдрах таатай орчин болж өгч идэг. За, хэвийн бактериудын амьдрах таатай орчин болж идэв юм аа. За, тэгээ эрүүл хүний тийм ээ эрүүл хүний гидсний бактерийн 80% нь ашигтай бактери, үлдсэн 20% нь одоо ашиггүй буюу ашиггүй болон тэр эмгэг төрүүлэгч нэгүүд маань бактериудад эзэлж байдаг. За, энэ хоорондын харьцаа алдагдах болон тийм ээ харьцаа алдагдах тий одоо ашигтай бактерийн тоо цөөрснөөрөө одоо автоматар эмгэг төрүүлэгч болон тийм ашиггүй бактерийн тоо өсч байд юм аа. За, энэ ингэж харьцаа нь яагаад алдагддаг вэ гэхээр буруу хооллолт байна тийм ээ. Буруу хооллолт, хоолны хордлого, одоо антибиотик зохисгүй хэрэглээ гэх мэт одоо олон хүчин зүйлээс болж хоорондын харьцаа алдагдаж эхэлдэг. Ингэж одоо ашигтай бактерийн тоо цөөрч тийм ээ ашиггүй бактерийн тоо гэснээрээ бидний бие махбодод элдв янзын өвчин үүсэх юм шалтгаан болж өгч идэв юм аа. За, мөн түнчлэн харшил үүсэлтийг бол багасгаж өгч идэг байгаа. Одоо гадна хоолоор орж ирж байгаа харшил төрүүлэгч тийм ээ аллергийн харшил төрүүлэгч өөртөө холбож өгч идэг. Мөн харшлын тэр ургалыг үүсгэгч гистамин гэж бодисын одоо
үүсэлтийг нь мөн дарамгуйлж өгч байд юм аа. За эслэг маань тийм ээ маш олон юм өөр үйл ажиллагаатай учраас та бүхэн өнөөдөр тутамдаа хэрэглэж байх шаардлагатай байд юм шүү. За баярлалаа. Баяртай.